пирог. Энэ үнэхээр гайхалтай юм. Үгүй, хүлээж. Миний зам саад болохоор ингэж юм та түүнийгүй нүхтэй хайрсан бооцгно. Юу гарсан юм? Холдооч. Нөхөө аимшигтай дээрлэхүү пирог байна. Ингэдэг гэсэн. Бүтэн уутай шоколадтай чипс хулгайлцгаад бүгдийг нэгэн зэрэг эддэг. Шоронгоос оргож гарч ирсэн гэсэн. $1,000,000. Яагаад тэрдээ ганц сая байгаа юм бэ? Намайг ийм амархан буулгаж авна гэж саналдгүй шүү. Тэнэг самбар. Энэ хавьд дээрлэхүү пирог байсан гэдэг мэдээлэл авсан. Гэхдээ энэ хавьд байхгүй юм шиг байна. Өөр тийшээ явж хайцгаая. Яршигтай амьдтэй гэдэг эднээс нуугд гаргав ажил таарна. Талх үз чиний газараа яг таарлаа. Олд. Яваач. Алуу. Нөгөө алдартай газар чинь энэ юм биз дээ. Яадаг чигнэг вэ энэ чинь? Оо, сайн байна уу? Энэ хаалга гадагшаа онгоод хэмээл да. Надад хамаагүй. Олдож үз. Алива. Талах үс чин залууг яг одоо дуудаад ир. Би хүлээмээргүй байна. Энэ юу юм бэ? Намайг хүлээгээд байгаа мó? Нэрээ юу? Намайг танихгүй байна уу? Таних ёстой юм уу? Хоёулаа нэг сургууль төгссөн юм уу? Яасан? Би очирны хамгийн сүүлд очиж зогсъё тоо. Дугаар 37. Таны ээлж. Энд байна. Биш яасын хотдгийг байж байгаа. Сайн сонс. Гадаа төрхийг нь бүрэн өөрчлөөд өг. Таныг тааргүй. Бүрэн нүүр будалтуу. Нүүр чинь бүр халт байжгүй ч. Яагаад байгаа? Хамраггүй ажил байна да. Гэхдээ би сорилтон дуртай. Зоригтой юм гэж. Олигтойх юм хийгээд хэрэг. Үгүй бол амлая. Танахыг газартаа тэгшлэн шүү. Тэг шаардлагагүй те. Одоохон муухай царайг чинь өөрчлөөд өгнө. Юу? Хөдлөө дэмийл байх шүү. Хайчиг хуц шүү. Дайжгуулсан юм шиг байна. Дайжгүй гин шүү. Энэ замбраагүй юм харал та. Яаж дайжгүй байх юм? Энэ бас энэ ханаас тарсан хорон санаа чинь харагдаад байна. Миний гялалзах хот арга урмыг минь хугалж байгаагүй. Гэлс юу? Энэ ширүүн тариагараа чи миний хэм маягийг муухай болгочихлоо. Чи чинь арай гэмт хэрэгтэн биш үсттэй. Байцаараа. Би хөөрхөн гүнж аяган белуу шиг харагдаж байна шүү дээ. Аль вэ талха чи чаднаа. Тийм ээ. Юу чадахыг чинь харъя. Төгс болжээ. Хөөх. Гайхалтай хинч намайг гэж танихгүй. Хитэг өхөө хуучны анд минь. Үгүй. Бас л биш байна. Хурд насанда ямар хэм хийсэн болоод ийм үдшгүй муухай хөшин тариатай болчихдог байна. Миний хөөсөн чигтэй хийм чамаас босоод үйлчлүүлэгч нарт зогтдог. Ой, энэ үс намайг чихэрлэг амттай харагдуулж байна. Тийм биш байна уу? Аимшигта нүд шатах нь шоко хаалгаа. Сүү өнөөдөр манай хаасан гэж хэл. Бас л
Намайг зөв хийж дуусгаас нааш хэнч гарахгүй шүү. Хэнч шүнжин ажиллахад бэлдээрэй. Тэнгэр минь би тийм муухай байгаа мó. Маргааш уулзын ноён талхаа. Би одоо л нэг шив шинэхэн праг боллоо. Яг зөв. Хөөрхөн пирог хадагтай юм аяг яг болно гэж мэдээд байсан юм аа. Би ч мундаг шүү. Маш их баярлалаа ноён талхаа. Таныг би санаж явнаа. Баярлалаа ирхмэ. Удахгүй уулзъя. Хэмээ сайхан боллоо. Аха. Мууцсан хөгшин пирогийг олоход ч амжилт хүсье. Би амьдралаа цоо шинээр эхлүүллээ. Сүү буурцаг 2. Сүү! Халаалтаа яагаад нэмчихсэн юм бэ? Энэ чинь үс чи юм уу, сав юм уу? Уучлаарай ноён талхаа. Үс тасалтанд хэрэгтэй зүйлсийг даарч ухах гэд. Юу? Улаацхан битгий хэл одоо бүр бүгд хайлаад урсалж байна. Яваад шинэ бүтээгдэхүүнүүд аваад ир. За. Юу авч очдөг юм бэлээ? Хой хүм. За, Буурцаг аваарай. буурцаг уу? Өнөөдөр ямар ч буурцаг зарч чадсангүй. Чи авч болохгүй юу хүм? Яах вэ байд? Үс тасах юм авах хэрэгтэй юмсан. Гэхдээ энэ юм үнэхээр өрөвдмөр юм аа. Үгүй. Энэ удаад ноён талхны урмыг хугалж болохгүй. Имээ уучлаарай. Би Гэрт хоолгүй суугаад зэнэр минь одоо яанда. зэнэр чинь хоолгүй байгаа юм. Эдгишгүй өвчин туссан хүүг ачгсан асрах ёстой байдаг. Идэгшгүй өвчөө. Имээ 100,000-д буурцаг худалдаж авъя. Оо за баярлалаа. Энд чинь 100,000 юм уу? Юу суугүй. Наадах чинь энгийн буурцаг биш ээ. Хүслийг чинь биелүүлдэг ичээдийн буурцаг. Ичээдийн буурцаг аа? Наад буурцгаа тарих юм бол сайхан зүйл тохиолдно. Гэхдээ энэ буурцагнаас болоо тохиолдсон сайхан зүйлээ хэн ч хэлж болохгүй. Юу гэсэн үг вэ? Буурцаг аваарай. Буурцаг аваарай. Юу? Ичээдийн буурцаг аа? 100,000-аар 3 буурцаг авч байгаа мó? Тийм ээ. Уучлаарай ирхмээ. Гэхдээ буурцаг зарж байгаа юм ээ. Дэндүү өрөвдмөр байсан болохоор. Чам шиг ажилтнтай би илүү өрөвдмөр байна. Энэ муу буурцгаар Гүй ирхмээ. яаж үс тасах юм бэ? Яна, миний буурцагнууд. Шоко, чи яваад үс тасах юм аваад ир. За. Сүү, цэвэрлэгээ хий. За ирхмээ. Ингэж яагаад хоцорхон байна штэ. Ямар үе чи одоо юу вэ? Өглөөний минь ноён талхаа. Гэхдээ энэ юу мод вэ? Мэдэхгүй. Өглөө ирсэн чинь ургаж гасан байна. Үсчний газрыг халахалчаар үйлчлүүлэгчд ирэхгүй дээ. Харин тийм ээ. Сүү, одоо шууд энэ мотыг суулж хаяад. Мэдлээ. Ястаа нэрэ. Хай чи юм болох юм аа. Харин тийм ээ. Хөөх, ямар том юм бэ? Хүй. 3 салаа байна шүү дээ. Арай өчигдрийн 3 буурцаг ургаад буурцагны мод болчихсон биш үсттэй. Юу юм чимээ вэ? Тэр дээр нэг юм байгаа шиг байна. Дээшээ авирч үздэг хэрэгэ. 1 2 1 2 1 2 1 2 1 2 Арай чугарлаа шүү. Гэхдээ би хаана гараад ирвэ? Хөөх! Тансаг бүтээгдэхүүний дэвааж юм байна. Тэр чинь юу вэ? Хөөх! Зэрлэг мөөг байна. Тэгэхэд бүр цагаан юм байна. Нэгийг аваад үзгүй. Хөөх! Тасаг
тасралтгүй мөөг ургадаг сав бололтой шүү. Шоколад нь дахиад байна. Хөөх! Шоколад нь дахиад төрс шахаж байна. Хурдан туудаг хэрэгэ. Хүүе! Гүргэм гаргадаг хуур байна. Аха, түрүү энэ хуур дуугараад байсан юм байна шүү дээ. Сайхан үнэртэй юм аа. Мөг, төрс, гүргэм хүртэл байна. Энд ч яста өсчний хэрэгслийн гавж юм байна да. Хурдхан захиралдаа хүргэж өгнө. Их баярлах байх та. Ноён тасаа. Сүү, хааж чад одоо ирж байгаа юм бэ? Та энэ бүгдийг хардаа. Мөг, төрс, гүргэм хүртэл байна. Юу? Тэ зэрэглийн бүтээгдэхүүнүүд байна. Ийм тансаг юмсаг хаанаас олсон юм бэ? Тэр буурцагны мод. Нэрээ имэ битгий хэлээрэй гэсэн штеп. Шинээр нэгдсэн дэлгүүрт хямдхан зарж явахаар наваад ирлээ. Сүү, чи одоо ажилдаа сайн болжээ. Маргаас ч гэсэн авч ирээ. Мэдлээ. 1 2 1 2. Хөөх! Швейцарын тусгай бислэг байна. Бэлэг шоколад, хамгийн тасаг зэрэглэлийн үргүй ногоо усан үзэм, чондуугийн тол, алимон манго хүртэл тансаг бүтээгдэхүүн дүүрэн байна да. Ноён талгач үнэхээр баярлах байх та. Байхалтай. Хамгийн тансаг бүтээгдэхүүнүүд энэ Танаа усчны газарч үнэхээр шилдэгэн шүү. Зүгээр дээ. ноён талгаа би ирлээ. Өнөөдөр ч гэсэн тансаг бүтээгдэхүүн маш ихийг холоод ирлээ. Хөөх, нэрээ юу? Сүү, эдний хаанаас олсон юм бэ? Нөгөө дахиад нэгийг аваад ирээ. Хаанаас ийм бүтээгдэхүүн олж ирээд байгаа юм бол тоо. Гүй нэг дагаад явдаг юм уу? 1 2 1 2. Эднээс өөр шинэлэг юм байхгүй юм байх та. Хайж үзье. Хөөх, энэ юу вэ? Бор мог юм болов? Хөөх, зөөлхөн юм аа. Энд чинь муур байсан байх штэ. Хурдан зүгтээ. 1 2 1 2. Муур энэ буурцагны модоор дамжаад буугаад ирвэл яана? Ноён талга шоко хоёрлоо тайрах байх та. Хурдхан энэ модыг суглаж хайна. Сүү муу зайлг. Уурцагны модон дээрээс тансаг бүтээгдэхүүн авч ирээд байсан бай. Би ястаа үдцүүлээд өгнө. Өрөвгүй осоо үзэм алимон манго чондуугийн тоор хүртэл ийм газар гэж байдаг. Тасралтгүй ургаад байна. Би яагаад ингэж байгаад байна? Савтан усчны газар луга аваад явна. Оо, гүргэм гаргадаг хуур байна. Энийг заавал авч явах хэрэгтэй. Оо, шоколад нь дахиад төрс гаргаад байна. Чиж гэсэн хамт манай усчны газар руу явна. Чамаг барьчихлаа. Ёо, нуруу. Энэс болоод унчихлаа шүү дээ. Муур баяштай. Алхыг авраарай. Ноён талга шоко хоёрыг заавал аврах хэрэгтэй. Сүү наадхан болооч. Хөөх, унчихлаа. Сүү бохгүй. Тийм ээ. Сүү буурцганы модыг унгачхад одоо яаж буух юм бэ? Инхээр муур бууж ирч чадахгүй. Одоо ноён талга шоко хоёр аюулгүй. 1 сарын дараа.
Ноён талах сураггүй болоод бүтэн сар болчихдог. Тэр ер нь ингээд хаана байгаа юм болоо? Харин тийм ээ. Сүү одоо хоёулаач гэсэн шинэ ажил хайж олё. Ноён талхыгаа санаад байна штэ. Та яг хаана байгаа юм бэ? Тэр чинь муур байна штэ. Сүү харта муурн дээр ноён талах байна шүү дээ. Сүү, Шоко, уулзалгүй удажгүй. Ноён Ноён талах. талхаа юу болсон бэ хэрхмээ? Энэ муур бас юу вэ? Энэ зойлгийг сургахад жаахан удаа та. Миний тэжээвэр мууртай танилц. Чи та. Ноён талхаа тэгвэл үсчний газараа яах юм болж байна? Бид таныг ямар их хүлээсэн гэж? Одоо намайг ноён талах гэж битгий дуу. Би бол Ширингийн хаан Брэдван. Явцай. Явна чи та. 8 алж ба жуу. Тэгвэн бэрэрэ. Загсаач. Нана зогс. Ямар наймаж гэхээр юм хурдан байдаг байна. Юу вэ? Хаашаа алуулчихгүй. Хол зүгтээ чадаагүй байх. Аль хурлаарай. Дахиад ялагдчихлаа. Ноён талхаа Шоко таяр 10 удаа тоглоход Шоко харууланд нь яасан байх шүү дээ. Шоко, дахиад ганцхан удаа тоглолцгоё. Үгүй дээ. Би одоо гэртээ харилаа. Дахиад ганц тоглолцгол доо. Ноён талхаа одоо хоёулаа тоглоё л доо. Сүү, чи явж огоо хайж чаад ир. За. Шоко, ганцхан удаа штий. Үгүй гэж хэлсэн шүү дээ. Би ч гэсэн тогломоор л байна штэ. Юу вэ? Энэ чинь юу вэ? Яг 8 алчиг юм аа. Чи өсөд байгаа юм уу? Хүлээж байгаарай. Энийг идэхүү? Миний дуртай шоколадтай жигнэмэг байгаа юм. Игдүүтэй юм аа. Найдвар чамайг хин гэдэг үү? Мөн. 8 алчтай адилхан болохоор 8 алж байх нь. Надтай хамт манай өсчөн рүү ормоор байна уу? Энэ бас юу вэ? Сүү, нааша юу дуртайгаа дагуулж ирээд байвал яах болж байна? Уучлаарай. Хогийн савнд байхаар нь өрөвдөөд л оруулаад ирсэн. Эчнэн өрөвдмөр байсан ч болохгүй. Ямар игдүүтэй юм бэ? Гэхдээ энийг хэн асрах юм бэ? Энэ 8 алжиг би асарё. Сүү чи зүгээр л цэвэрлэгээ хий. Шүүр тасгар хоёр нисээд байна штэ. Хөө, шүүр өөрөө цэвэрлэгээ хийж байна. Наймалжа, чи миний өмнөөс цэвэрлэгээ хийж өгч байгаа юм уу? Баярлалаа. Ноён талхаа 8 алж тусгай чадвартай бололтой. Энд бидэнтэй хамт амьдрал яасан? Сайхан санаа байна. За, хамт амьдрцгаая. Яста гойно. Одоо надад тоглоод байгаа мó? Энэ одоо юу хөгшин загвар вэ? Гүнчтэн угаасаа сонгодог зүйл чинь залхдаггүй. Өнөөдөр үжлэгтэй болохоор би онцгой ястай гэд байна штэ. Сансрын авангард паста загвар мэддэг юм уу? Хашаа юм. Юу сансрын авангард паста юу? Цагаасаа өсчигэч гээд үйлчлүүлэгчгээ юу хүсэж байгааг мэддэггүй хэрэг. Би үйлчлэгний хатан амбал чадахгүй. Зайрын шарн руу явуулж гэж мэд. Тэр чинь Миний хүсэж байсан загвар яг мөн дөө. Айлын ангитай ноён талхаа.
Өнөөдрийн үжлэгний эзэн нь би ах бодод. Энэ чинь яг юу болоод байна? Наймалжа чи үсийг янзалж гисэн үү? Чиний ачаар зойрын шорон руу явхааргүй боллоо. Баярлалаа. Сачих гэж. Захирлыг гараад иргэж гээ. Юу болов вэ? Энэ үсийг харал да. Би сарын өмнө энд үсээ янзлуулсан. Өнөөдөр харсан чинь хачин байна. Мөнгө буцааж авмаар байна. Сарын өмнө янзлуулж хаад одоо буцаана гэж байгаа мó? Таалагдахгүй байгаад өөр яах юм бэ? Буцааж өг. Болохгүй. Юу? Намайг тэнгид гихмэхүү. Нахыг оронгоор ч нэргүүлсэн ч хамаагүй гэсэн үг. Яаж угаа чи нэнвэ? Чи цогсноо? Энд би зүгээр л сууж байсандаг. Мо мафлин чин. Энд чин юу вэ? Дахиад уулзахгүй баха. Чиний ачаар нэг гайтай юм нь алга боллоо. Баярлалаа Наймалжаа. Наймалжиг ирснээс хойш манай хамаагүй сайхан болж байна. Цэвэрлэгээ хийж өгөөд. Муу үйлчлүүлэгчийг ч хөөгөөд. Наймалжа бидэнтэй үрд амьдраарай. Мөнгө чав чадсангүй юу вэ? Хачин наймаалж нас боллоо. Өршөөгөөрөө ирэх мэ. Та өөрөө ийм наймаалж хараагүй биз? Энэ наймаалж чинь дөрөв талхны үсчний газар харсан да. Ашгүй олчихлоо. Байна уу? Ноён талхны өсчний газарт 8 алж байна. Талхчны хотын байрлаж байгаа дэлхий манай дэлхийн оршдог нарны аймаг. Наймалжа чи сая ярьсан уу? Ноён талхаа шоко. Наймалж сая үг хэллээ штэ. Наймалж яаж ярих вэ? Чи буруу сонсоо байлгүй дээ. Наймалж үнэхээр яриад байна шүү дээ. Тэр хот танаа гэр юм уу? Даамлаа. Энэ хар гаригийн юм шиг амтан Наймалжны даамал бололтой. Наймалжа чи гэртээ харимаар байгаа мó? Би даамлаа санаад байна. Ноён талхаа бүгдээрээ Наймалжиг гэрт нь харихад нь тусалцгаая. Өнгөрсөн хугацаанд бидэнд их тусалсан шүү дээ. За, тэг. Тэгвэл сансар руу яаж явуулах вэ? Утас. Тийм ээ, утас. Гэхдээ тэрүүгээр сансар руу ярьж болохгүй л дээ. Талхны газрын дээврийн антентай утсаа холбож хөвд сансар руу ярьж болох байх. Та нар чинь хэм бэ? Бид бансагаас ирлээ. Энэ наймаалж бол сансраас ирсэн хари гаригийн наймаалж учраас бид аваад явлаа. Манай Наймалжиг авч явж яах гэж байгаа юм бэ? Бид энэ 8 алжийг авч яваад талхчны хотын шинжлэх ухааны хөгжил ашиглах юм. Өгөөч. Шинжлэх ухааны хөгжил үү? Наймалжаар туршилт хийн гэсэн. Тэгэж болохгүй. Бүгдээрээ Наймалжиг тусалцгаая л да. Сүү, шоко. Наймалж аваарай. За, хөргөм явцгаая. Талхны үсчний газрын наймаалжийг аваад цугтчихлаа. Бүх ажилтнууд алх болон тэрний ажилчдыг зогсоо. Ноён талхаа бансагийн ажилчид бидний хөөгд байна. Яах вэ? Нэрээ тийм байна. Аана зогсоорой. Зогсооч. Болохгүй. Наймалжиг туршилтанд оруулж чадахгүй нэ. Бидний урд хаалт тавьчихсан байна. Зогсоод та нар хүслэгцээ. Одоо наад наймаалжийг бидэнд өг. Бид одоо яах вэ? Урагшаа хоошоо хаашаач явж болохгүй. Одоо дуустал. Энэ юу вэ? Бидний дугуй тэнгэрт нисэж байна. Тэнгэрт нисэж байна. Алдчихлаа штэ. 8 алжийг алдчихлаа. Нэ, 8 1 1 7.
За, болчихлоо. Одоо 8 алжны даамлыг эрхийг хүлээхэд болно. 8 алжаа би чамайг санах бах та. Би ч гэсэн 8 алжтай хамт амьдрмаар л байна. 8 алж ч гэсэн төрсөн од руугаа буцах хэрэгтэй. Гэр бүлийнхнийхээ ямар их санаж байгаа болоо. Тэр хардаа. Листик тавг байна. 8 алжийг авах гээд ирж хэл. Үнэхээр 8 алжны даамал байна. 8 алж ингээд төрсөн од руугаа очиж чадах нэ. Наймалжаа. Чамайг санах бах та. Өнгөрсөн хугацаанд баярлалаа. 8 алж ингээд төрсөн од руугаа очиж чадах нь. Дахиад зочилж ирээрээ 8 алжаа. Зочилж ирээрээ. Цайны мастер. Дараа уулзлаа баяр та. Бас нэг ажлын ард гарлаа. Сүү хаяг цай хийгээд өгөөч. Мэдлээ. Ямар олон төрлийн цай вэ? Алийг нөх юм бол энэ үү? Бүгд л адилхан байлгүй дээ тийм ээ? Угаасаа бүгд навч юм чинь. Данханд навч халуус хийлээ. Хаяг хар цай ноён талхаа. Баярлалаа. Сүү энэ чинь ногоон цай байна. Хар цай биш байна. Тэгэхэд буруу гэж Хар цай, ногоон цай хоёрыг ядгаж мэддэггүй мүү? Амсаад үз. надад бүх цай адилхан амтагддаг штеп. Маргааш уулзъя. Сайхан амраараа ноён талхаа. Хой шоко. Ногоон цай хар цай хоёр адилхан уу? Мэдээч үгүй. Яасан? Ноён талх хар цай хийгээд өгөөч гэхэд нь би ногоон цай өгч гисэн чинь их ууралсан. Би бүх цайг адилхан гэж бодсон юм. Чамд мэддэг юм гэж алгаажаалаа. Цай бол манай түүхийн нэг эзэг. Эрт цагт цавуулагтай будааны бов хамгийн сайхан цай чандаг байсан. Цайгаа хаанд өргөн барьдаг байсан юм. Их сайхан цай байсан болохоор хаан цавуулагтай будааны бовыг тэргүй сайтай болгодог. Талхны муглаг ходод цай бэлтгэх нь уламжлалт зүйл. Хөөх, хэрвээ би гоё цай чанах юм бол ноён талх намайг тэргүүн сайдвал тийм болох уу? Үзээд л ал. Тийм ээ. Арчид цэвэрлэгтээ таарахын ч гэсэн би цай чанахтаа мундаг байх юм билүү? Ноён талх намайг хайрлна. Шин сонирхлоо гарамгай сурнаа. Эхлээд усаа 100 градус буцалгана. За, авч усны хавцаа нэгийг хацсан тав байх ёстой. Үгүй, мөх хамтаа болчихж. Мантун бууцуда. Ерөөсөө шууд цайны мастер дээр очие. Сайн уу? Өглөөний минь дэрхмээ. Өглөөний минь. Хой, сүү яагаад ирээгүй? Харин л дээ. Намайг ирэхэд юм байсан. Ноён талхаа би цайны мастер болохоор шийдлээ. Мэдлэгтэй болохын тулд ас холын замыг зорилоо. Баяртай. Сүү яагаад ийм юм болдоо? Хөөе, энд хүн байна уу? Та нөгөө алдар цайны мастер уу? Танилцах таатай байна. Намайг сүү гэдэг та надад туслаач. Би шууд үйлчлүүлэгчийн гарт зардаггүй. Дэлгүүр лөө очиж аваа. Хүлээгээрээ цай худалдаж авах гэж ирээгүй. Цайны урлагт суралцах гэж ирсэн юм. Намайг өчүүхэн шаваа болгож авна уу? Энэ дуртай нэрээд сурдаг гэж бодоо юу? Би шав авах ноёсон. Би энэ газраас явахгүй. Надад заахыг зөвшөөртөл чинь явахгүй. Шаардаад байгаа бол чамайг шаваа болгоё. Гэхдээ маш нарийн шахуу сургалтанд орох бэлтгэл тавиагаа үздэг хөө минь. Тийм ээ, эрхмээ. Урмыг тань хугалахгүй эрхмээ.
Хамгийн цэвэр цаг, хамгийн цэвэр усаар чамдаг. Өглөө эртлэн босож навчин дээрх шүүдрийн усыг цуглуул. Шүүдрийн усаар чансан цай тансаг шинэхэн байдаг. Навчны цай гэдэг юм. Цай хүсэл тэмүүлдэг мэдэрдэг байгаа бүх хүчээ даачлаарай. Санхны өмнө гаруй хүн бай. Ой, би өгүүлж дуусаагүй. Цайнд өвдгөө гэмтэн үү яа нь хамаагүй. Энэ цайг босоод өдрийг хар цайны дараа эзэглэх байдаг гэдэг юм. Таны цаг ов тийм ээ. Тэнгэр минь ядарч байна шүү. Би чаднаа. Сүү, чи цайны урлагийг эзэмшчээ. Одоо энд чамд сурах юм байхгүй. Одоо амьдрал руугаа. Би явахд бэлэн биш байна. Гол яаж чадах юм бэ? Бэтгий. Энд чамд өгөх юм байгаа. Юу вэ? Тусгай цайны бүрдэл манай гэр бүлээс уламжлагдсан гэсэн эд байгаа юм. Энэ мантон боцны гэр бүлийн өв болсон цайны бүрдэл юм уу? Тийм ээ. Чи сургалтаа онц дүүргэсэн болохоор авах бүрэн эрэхтэй. Ухаалаг хэрэглээ. Маш их баярлалаа эрхмээ. Өгнө ширхэг нь $5,500 гэдгийг чи миний тусгай шав болохоор хямдруулаад $5,000 өгье. $5,000 аа? Би төлж чадхааргүй үнэтэй юм байна штэ. Маш сахилга баттай болохоор чинь цайны халбагны иж бүрдлийг үнэгүй. Энэ байхгүй гоё цай чан чадахгүй. Цайны халбагны иж бүрд үнэгүй гинэ. Та мундаг шүү. Юм сарах гэж ирсэндээ баяртай байна эрхмээ. Сүү, чи хаач чигсэн юм бэ? Юу өмс чигсэн? Шоко, чимээгүй байж вэ? Би төгстэй чанах болно. Та ойлгосон биз? Чанартай юм байна. Мантон босны гэр бүлийн өв энэ цаг ажиллах нь мэдээж. Сайхан гарлаа. Цайны урлагийг олон жил хайрлаж хүндэтгсний илэрхийлэл. Ноён талханд өгөхөөсөө өмнө амсаж үзье дээ. Ямар заваа юм бэ? Яагаад ийм хашиг байгаа юм? 30 жилийн өмнө хугацаанд дуусчихсан юм уу? Модго мантон босны дээ. Бүх цайнууд яг адилхан л шороотой навчнууд. Тэнийг ич бүрдэх хамаг мөнгө зариусан штэ. Хог шиг муухай амттай болчихсон. Юу вэ? Ичипэн өнөөтэй. Ноён талхаа хүлээ. Ямар сайхан цай вэ? Английн хөдөө байсан үеиг минь санагдуулчихлаа. Би өнгөрч. Одоо ажилгүй болно доо мэдэж байна. Сүү, хосгүй сайхан цай болжээ. Амьдралдаа ийм сайхан амттай цай ууж байсангүй. Хайцаараа нэрээ юу? Нэрээ байлгүй яах вэ? Энэ бол үнэхээр гайхалтай цай. Биш ээ. Эзэн хааны сүйтэй цай. Сүү, яваа цай чанаад өгөөч. Цайны маастраа. Мэдлээ эрхмээ. Үзээлцэг нь бол улаан. Жимстэй цай уух мөч. Энэ үед сонгодог хөгжим төгс огцох юм аа. Сармагны өгзөг бол улаан. Улаан өнгө бол ноён талхаа. Энэ хачин дууч нь юу вэ? Энэ үү? Алдартай макаро амтлагийн гүзээлэг нь бол улаан гэдэг дуу байгаа юм. Одоо талхны чартын нэгт орж байгааг та мэдээгүй мүү? Хүй, чимээр юм бэ? Хаашаа нь харахаа мэдэхгүй юм бэ? Яагаад ийм дуу тэргүүлж байгаа юм? Одоогийн залуусын сонсож байгаа дуунуудыг. Макароны дуу гоё биш гэж үү? Тийм самуурмаар дуу сонсоод байхаар чи хүртэл самуурч байгаа юм. За, Моцарт, Бах, Händel зэрэг сонгодог хөгжим сонсож бай. За юу. Мэдлээ. Хөөх, энэ макарон байна. Үнэхээр үтсэн цай юм аа. Үнэхээр хөөрх юм аа. Чи сая юусан бэ? Мака.
Би итгэж чадахгүй нэ. Ой чи юу хийгээд байгаа юм бэ? Ганц удаа гарын үсгээ өгөөч. Би сонгодог хөгжим зэрэг дээд зэрэглийн хөгжим л сонсдог юм. Тийм байх нэ. Сайн уу? Макарон, чи энд юу хийж байгаа юм бэ? Юу хийх юм бэ? Өсөө янзлуулах гэж ирлээ. Макарон? Сайн байна уу ноён талхаа? Намайг Макарон гэдэг. Макарон гэсэн үү? Зурагтаар гардагаас хамаагүй хөөрхөн юм байна. Таныг талхчны хотын хамгийн шилдэг үсчин гэж сонссон. Та миний үсийг гоё янзалж өгч чадна хэвчтэй. Санаа зовхгүй. Хамгийн гоё загвараар гоёод өгөх болно. Тийм биз дээ ноён талхаа? Хөөе, та зүгээр ноён талхаа гарч ин хитрхийх чичрээд байх юм. Ноён талхаа, та чинь ийм л салгалдаг болчихж байгаа юм уу? Ийм залуугаараа та одоо яана? Ноён талхаа одоо яана? Ийм ээлдгээр надад санаа зовж байдаг болж байна. Макарон хамгийн гоё үс засалтыг хийж өгнө. Үнэхээр их таалагдж байна. Ноён талхч мундаг шүү. Үнэхээр талхчны хотын хамгийн шилдэг үсч юм. Баярлалаа. Хөөе, сүү. Ноён талхаа угаасаа юм дууцуутай юм уу? Нөгөө үнэндээ ноён талхч чиний дууг онцгой гэж хэлсэн. Юу? Тийм дээ. Яаж ч удсан ноён талх настай болохоор. Үнэхээр талхчны хотын хамгийн шилдэг үсч юм. Баярлалаа. Макарон гэлүү. Үнэхээр үзэгсэнтэй байсан. Тийм. Макарон. Хоолой нь ямар гоё юм бэ? Оо, бүжиг, гадаа төрх үнэхээр хамгийн шилдэг дуу чи Бүгдээрээ юм. сайн уу? Өнөөдөр ялгүй чихэрлэг гэдэг нэртэй шинэ дуу маань цацагдсан. Ялгүй чихэрлэг гэдэг дуу бол чихэрлэг амттангуудтай хамтдаа бүжгэлдэг дуу бөгөөд хичээн бүлээн бэлдсэн цомог болохоор бүгдд нь таалагдах баха. Шин цомог гаргасан гинүү. Ирүүл ухаан байна уу? Юу болоод байна? Ноён талхаа супер макароны 10 цомгийг худалдаж авсан гин. Нөгөө би Ингэж дуучтад ухаанаа алдаад байх юм бол мундаг үсчин болж чадах уу? Таач гэсэн энэнд нэг юм хэлэл дээ. Дээд зэрэглэлийн хөгжим сонсож байж л үсч гэсэн сайн засна гэж хэлдэг үсттэй. Тийм шүү. Сонгодог хөгжим бол шилдэг. Гэхдээ яагаад яг ижилхэн цомог 10 ширхгийг авсан? олон цомог авах тусам эрхийн бичиг олон гөгч гарын үсэг зуруулах шүтэн бишрэгчдийн өдөрлөг сонгогдох боломж нэмэгдэнэ. Гарын үсэг зуруулах хөдөлгөөн. Олон цомог авах юм бол сонгогдох магадлал нэмэгдэх. Тийм ээ. Бүр хэдэн 10 ширхгээр нь авдаг шүтэн бишрэгчд байдаг. Дайрны дээрээс арай хийж төлж байж цомог авахд 100 мянгаыг үрж байдаг. Ноён талх чам шиг ингэж дуучид дагаж гүйсэн бол өдөд мундаг үсчин болж чадах байсан уу? Тийм ээ. Тэгэлгүй те. Сүү. Уучлал сонирхохоо болоод үс засах тал анхаарлаа хандуул. Алуу. Хүү. Шүтэн бишрэгчдийн уулзалтанд очихгүй өнгөрөх шахсан байна шүү. Цомог их авах тусам сонгогдох магадлал ихснэ гэсэн үг. Макарон уулзалтан дээр тааралдъя. Дахиад хасагчлаа. Харин тийм угаасаа сонгогдохгүй юм байж ягч бүт 10 цомог авдаг байна. Нэг талх бүр 1000 ширхэг цомог авсан гэсэн. Юу? 1000 ширхэг ээ. Тэр талхнаас л болж байгаа юм. Хэлэх ч үг алга да. Тэр яхав энэ ноён талх хайцсан юм болоо. Ямар Хинч тань хоо. Сайн уу хайруудаа? Уулзаагүй утсан байх шүү. Миний засалт байна. Ингээд заамаа дараагийн хүн ирээрээ. За.
За, сайн байна уу? Намайг дэмжиж хүрэлцэн ирсэнд баярлалаа. Анх удаа ярьж байгаа юм уу? Таны нэрийг хийн гэдэг вэ эрхмээ? Брэд Питт тийм ээ. Брэд Питт. Гоё нэртэй юм аа эрхмээ? Миний нэрийг гоё гинэ. За одоо гараарай. Цаг багуу. Ийм хурдан уу? Юу ч хийгээгүй байхад. Ноён Брэд Питт. Дараа дахин уулзъя. За. Надтай дахиад уулзна гэж. Гэхдээ энэ хүн суугийн захирал ноён талхтай ямар адилхан юм бэ? Хүргэлт ирлээ. За. Яагаад ийм их мэрдэг вүлээ? Хүлээ. Яагаад хүний юмд гар хүрээд байгаа юм? Би үнэндээ зүгээр л авсан юм аа. Би бүгдийг зөөчих болохоор би тий орно. Ноён талх ийм их юу авсан болов? Харин тийм ээ. Макароны дэмжигчийн гэрэл ямар хөөрхөн юм бэ? Хайртай шүү макарон. Сүм цагаан макарон. Макароны хүүхэлдээ богино цамц өсний даруулах хүртэл. Одоо баярлуулад үзэх үү. Дэмжигчийн гэрэл энд тавиад хүүхэлдээг нь Ноён талхаа. хүлээгээрэй. Юу л да? Надад танд хэлэх юм байна эрхмээ. Юу юм бэ? Би 5 дахь өдрийн орой эрт тарж болох уу? Уг нь 5 дахь өдрийн орой макароны тоглолт болох юм л да. Юу? Макароны тоглолт тоо? Тийм ээ. Макароны шин дуу гарсан болохоор тоглолт болно. Тасалбар. Юу? Тоглолтын тасалбар хаанаас олох юм бэ? Тэр тухайд бол интернетээр захиалчхад л болно. Тасалбар зардаг хуудас руу ороод суудлаа сонгох хэрэгтэй. Өрсөлдөгч олонтой болохоор санаа зовж л байна. Гэхдээ та санаа зовох хэрэггүй. Би тасалбар авахдаа нэг ч удаа бүтгэл гэж байгаагүй шүү. Болчихлоо. Би тасалбар авахдаа бүтлгүй идчихлээ. 1 минутын дотор зарагдаад дуусгаж болдго юм уу бурхан минь. Би ч гэсэн макароны тоглолтыг үзмээр байна. Сүү минь зүгээр зургаар үзэж болно шүү дээ. Ноён талхаа та хаашаа явах гэж байгаа? Яагаад ингэж баах юм өмсчихөө вэ? Өнөөдөр үсчдийн холбооны уулзалттай. Явчгаад ирдээ. Би ч гэсэн үсчдийн холбооноос урагдмаар л байна. Сүү макароны тоглолт үзнэ гэв үсттэй. Нэрээ тийм. Макароныг ууч үзээрэй. Тоглолт нь арай л эхлээгүй ах шиг байна. Ноён талхны өрөөг цэвэрлэж дуусга. Өнөөдрийн тоглолт үнэхээр сайхан болсон хаа та. Тэр талхыг хардаа. Макароны ээж бүрдлийг бүгдийг авчиж. Энгийн талх биш үү? Жинхэнэ макароны шүтэн бишрэгч байл. Түттүрүрүү түттү. Юу вэ? Газар хөдлөлт үү? Ийм юм гэж байгаа. Энд чинь ноён талхны өрөө макароноор дүүрчихсэн байна. Сүү хаашаа хүрээд ирдээ? Чоко, яасан бэ? Тэрийг харда. Юу вэ? Сүм цагаан макарон хайртай шүү. Сүм цагаан макарон хайртай шүү. Талх халзан болсон нь. Болчихлоо. Таалагдж байна уу? Юу? Муухай байна. Эртэд намайг ирэхэд бас л ингэж зассан шүү дээ. Сүм крем, нэрс, гүзэлзгэн дээр элс чихэр цадсан шинэ юм алга. Сайн харда. Танахыг юу гэж ярьж байгааг унш. Уйд гартай. Мод ярьж байгаа стикер застаг газар олох. Дараач юм ээ. Талх үсчний газар маргааш мартагдсан түүх болсноо. Талхны мухлаг хотын иргэд тэдний үйлчлэгийг модноос хоцорсон гэцгээж байна. Энэ бол чухал сэдв. Сэтгэгдлээ хуваалцсан уу? Талх үсчин үү? Тэр хуучны газар руу хинж очихоо байсан. Яасан өөдгүй зөөлөн талах вэ? Сайн уу?
чи хаана байна? Ийшээ ирэх ёсгүй шүү дээ. Оо хайганд үсээ мал башаа. Яагаад ийм юм болоод байна? Миний засалд үнэхээр хуучирчсан юм гэж юу? Эхмээ цай уу? Тайвширхыг хичээ. Царай чинь тааруу байна. Эртэд намайг ирэхэд бас л ингэж зассан штэ. Тэр хуучны газар руу Кенжи очоо байсан. Үсээ мал башаа шүү. Чадахгүй. Би мундаг гэдгээ мэдэж байна. Яаж вэ? Тохны зах. Үгүй альгүй дээ. Яасан? Юу болсон? Та үнэхээр болохоо айчихжээ. Юу яриад байна? Ийм байж болохгүй. Халзан үс чинь гэвэл Үс чи яаж үсгүй байж болох юм бэ? стресснээс болж үс ундаг гэдгэлтэй. Хөөх юм. Мэдээ үзээд ингэчихлээ. Байцаараа. Би стресстэйгүй. Нэрээ тийм. Санаа битгий зав. Үсийг чинь янзлах арга олчлоо. Энд чинь яаж нэмэр болох юм? Би тань дээр үр суулгачихлаа. Дээрээс нь ургаж хурцгагч хийгээ. Тийм ээ. Сайхан үнэртэй ч байна. Ямар төрлийн ургамал юм? Гат ус. Гат ус хурд ургадаг. Нэг л мэдээ толгой дүүрэн авчтай болбол. Окгүй. Би талхуулахаас цэцэрлэг биш шүү. Үзээд алдаа л да. Нэрээ ирэх юм ээ. Зөөлөө иллэг хийвэл ус ургадаг гэсэн. Чинийг ургах нь харъя л да. Алчглаа. Юу олчглоо гэж? Өндөг гурил халзарсан хэсгийн чинь үсийг ургуулж магадгүй. Байцаараа би халдсан болоогүй. Тийм байна. Би жаахан халдсан юм байна. Хүйт мэй. Өглөө гэхэд бүх асуудал байхгүй болно. Шинэхэн өдөр халзан усны асуудал ариллаа. Арилсангүй бүр хажим болчихож. Одоо би мангас болчихлоо. Байна уу? Эрхнээ та ажлаасаа хоцроод байна. Үйлчлүүлэгчид хүлээгээд байна шүү. Би цаг хүлээж байна шүү. Тийм ээ. Үс чинь хааж ичсэн юм. Үйлчлүүлэгчтэй. За би очлоо. Миний баажуга царайг. Ямар их хоцорч байгаа. Малгайгаа унгаж эрсдэл гаргаж болохгүй. Тэнгэрийн авралаар малгайгаа унгасан. Одоо ойрхон байна шүү. Яагаад удаан байгаа юм бол? Ноён талхаа. Ямар нэг юм дуугар л да. Юу болсон бэ? Тэнгэр минь энэ юу вэ? Наад үс чинь яаж гсэн юм бэ? Би чинь үс чинь биш үү? Ямар муухай харагддаг юм бэ? Энэ амар талхыг явуулаад үгүй. Зарим болохнууд Үсчний үс халзрах гэж байгаа юм шиг байна. хэрвээ эдний дүсээ засвал би бас халзрах уу? Аймаар юм аа. Гүйц өнгөрч. Чамаас л болж байгаа юм. Чи хаалга онгойлгосноос болж миний малгай хийсэн. За тайвшир та. Тийм муухай биш л байна шүү дээ. Тэгэд жайтайхан харагдуулах арга байж л таараа. Муухай биш ээ. Миний цах нисээд явах нь. Одоо би яах болж байна? Тэнэг цэцгэн занглаа болох уу? Утгагүй юм.
Би өнгөрч. Ажисан засалт байна шүү. Шин мэдрэмж бас орчимгүй. Энэ гоё харагдаж байна гэж юу? Тийм ээ. Бүгд л дог засалт байна гэж хэлэх болно. Тийм гэж юу? Хөөх, үсэн дог юм а, тийм ээ. Зүгээр л гайхалтай. Ор чадварын бүр биширч эхлэв. Ямар гайхалтай загварлаг юм бэ? Хүүх, гайхалтай. Шин загвар уу? Би үсээ засуулна. Өдөр ирэх тусам гоё байна шүү. Хог хэмэг ахад өрчлөө эрхмээ. Би ноён талхтай адилхан болмоор. Ямар сонгодог залуу вэ? Ноён талхаа энэ загварынхаа Ноцосоо хуваалцаач. Бид ч гэсэн дог харагдмаар байна. Иргэдийн ярьдаг. Тийм ээ. Хотын хамгийн дог газар бол талхны өсчний газар. Сайн уу? Таны шинэ стил хүүхдүүдийн Би цаг авъя. Алдартай болж чадлаа. Чи ээлжи хүлээлтэй. Би гадаа хэдэн цаг хүлээсэн Таны шүү шинэ дээ. хүүг байна уу? Миний үсийг Ноён засалт талхаа. ноён талхаа. Миний үсийг засаад өгөөч. Ноён талхаа. Ажалтай наашаа хар. Талхны мухлаг хотын үсчин. Би энд ажилд орох ёстой. Би энэ компанид орохын тулд ажилласан. Миний ганц хүсэл энэ ярилцлага бол миний сүүлчийн боломж. Оо, Би ярилцлаганаас хоцрох юм шиг байна. Хурдан яваач чи. За. Үгүй байлгүй дээ. Олон жилийн хөдөлмөр минь ингээд өнгөрлөө. Шуудраг гос байна. Өөх юмтан. Би одоо яаж ийм байдалтай ярилцлаганд орох юм бэ? Ингээд өнгөрлөө. Тэгж хичээчхэн бууж өгч болохгүй шүү. Та хин бэ? Ийм үстэй байж болохгүй. Бүр эхнээс нь эхлэхээс Танд үсчний багаж байхгүй штэ. Би яах болж байна? Энэ чинь яаж тусалх юм? Амтд гэрэн гэж би агаш хөнгөн болчихлоо. Цааш нь хэм бялуу шиг хөөсөн чихрээ уулан дээр үсэрч байгаа юм шиг санагдаж байна. Би амьдралдаа ийм хөөрхөн болж байгаагүй. энэ хосол чамайг болонгийн албаа өрөөнд суулгана. Наа шинийг чинь бас авах цаг болжээ. Сүүлчийн Яг л компани ажилтны шиг харагдаж байна. Талах шилдэг юм аа. Би цааш нь болчихлоо шүү дээ. Баярлалаа. Маш их баярлалаа. Хүлээж аваач. Ирхмээ, та надад нэрээ хэлээч. Талах үсчний газраа? Уг нь би гадуур мянгаар ус тасдаг юм. Талархах хэрэггүй дээ. Жинхэнэ домог. Би энэ үсчин шиг хаана хизээч хамаагүй мөнгө олдог болмоор байна. Талах үсчийн энэ зах зээлийг атгахчихсан найзаа? Энэ байх нэ. Талах. Гайхалтай сайхан болжээ. Та аргагүй хотын шилдэг үсчин юм аа. Хөөе талхаа. Би таныг үсчний халз тулаанд дуудаж байна. Юу болоод байна? Та энэ хүүхэдтэй уулзаж байсан юм уу Ирхмээ? Үгүй харж байгаагүй юм байна. Би таныг ялаад энэ хотын хамгийн агуу үсчин болно. Ноён тал хотын шилдэг нь чи илүү байж чадна гэж юу? өнсөлдөж сайн мэдгүй л байна да. Тогтож байна гэж бодоо юу? Тийм ээ, сэтгэл чи хөдөлж байгаа биз? Өргөний хэмжээ буруу. Өнц хөнжгөөсөн бас тэгшхэн зүсээгүй байна. Юу? Яаж? Оо, харуу саваад ирэхгүй юу? За ноён талхаа. Ойрд гайхуулаагүй юм байна. Сайхан юм болох. Яаж ингэв?
талтай юм аа. Хөөх, та намайг гайхшруулж дуусахгүй маа ирхмээ. За. Чи гэртээ харж хүүгэлдээг үзтэй жаалаа. Харуу, надтай өрсөлдөхөөс өмнө чадвараа сайжруулаарай. Харж л байгаарай. Хөөх, ямар хачиг хөөхөд вэ? Энэ юу болов вэ? Юу ч болоогүй. Таны хөөргөн царайн дээр хинт сараачаагүй ирхмээ. Яасан гинэ? Угаагаад л арилжхан шүү дээ. Жаахан ажиллагаа орох байхаа. Жишээ нь энд бас энэ ч их ажил болох байхаа. Ингэсэн нөхрийг гайгүй дээ. Чамайг үүрүүлээд өгье л дөө. Би таныг тайвшруулж тусдаа. Нэг долларын шарж Чаддсан бол гүйцэлдээ хөгшин талах минь. Одоохон би барай дээр ирэх юм аа. Хин даргуй гэдгийг харуулж чадлаа шүү. Их сайхан арга хэрэгэллээ. Яалаа гэж миний үсчинг сүйтгэж байгаа юм. Намайг тайв. Ахсахаа хүндлэхийг цаагаад байна. Чи 3 сар түрээсээ төлөөгүй. Арай намайг мартчихна гэж бодоогүй зү. Аваа, та зүгээр үү? Авиг минь зүгээр байлга. Түрээсээ цагтаа төлөх ёстой. Ойлголоо. Төчгөн одоо яваад өг. Оо, тийм үү. Үсчинд чинь нэг ч үйлчлүүлэгч ирэхгүй байхад яаж төлөх юм? Төлнө. Ноён талхыг ялангууд манай өсчин үйлчлүүлэгчтэй олчихно. Талхаа? Ноён талх шиг алдартай үс чи юу гэж чам шиг амтантай өрсөлдөх юм гэж юм аа. Бодит байдлыг хар. Аав чинь үсчний газар өнгөрсөн. Дутуу болсон мөрөөдөл чинь тус болохгүй. Дуудлыг чинь хүлээж авлаа. 7 хоногийн дараа уулзъя. Хамгийн чадварлаг нь ялагч болог. Байцаарай. Энэ ноён талх уу? За, сайн бэлдээрэй. Би чамайг харж үзэхгүй шүү. Хожигдох юм чинь нөөц төлөвлөгөөтэй байгаарай да. Миний хожигдохыг та мэдэхгүй шүү дээ. Сүү, намайг хичнээн удаа өрсөлдөе гэж дуудаж байлаа. Таныг 900 удаа өрсөлдөөнд дуудаж та 900 удаа ялсан. Талхны мухлаг хотод одоогоор намайг ялж чадсан нарийн бов байхгүй. Гэхдээ тус болох нэг арга байгаа. Би тэмцээнд ялгад хичээе. Тэгвэл болохгүй шүү дээ. Би чи эхлээсээ ялмаар байна. Одоо бардамдах цаг биш ээ. Аавынхаа үсчинг авармаар байвал бардам зангаахай. Би ганцхан энэ удаа ялагдаж болно. Тэгвэл чи аавынхаа нэр төрийг авч үлдэж чадна шүү дээ. Талхаа! Би тэмцээнд ялна. Тийм ээ, гоё юм болох нь. Хамгийн анхны Брэд Барбер Продонт тавтай морил. Бүгдээрээ үсчдийн ур чадварын гэрч болох гэж байна. Талх хүүхдтэй өрсөлдөх гэж байгаа гэж үнэн үү? Хөөрхи хүүхдийн мөрөөдлийг үгүй хийхэндээ. Хөөрхий хүүхдийн мөрөөдлийн үгүй хийхэндээ. 900 тэмцээнээс 900 ялсан. Ноён талхыг бүгдээрээ дэмжицгээе. Ноён талх. Мотом шиг болох өрсөлдөгч нь энэ жаал байна. Үжигөө жаалаа. Талх эхний 901 дэх өрсөлдөгчөө ялч өрсөлдөгч нь ичсэндээ гэрлүүгээ гөөх болов уу? Одоо хацгаая. За. Тэмцээнд ялагдахын тулд хийчихье. Нэгдэн би суудгаараа хянаж чадахгүй шүү. Энэ хоёр өөрсдөө бүх нэг шийдэх. Бүх чадлаараа хийчээд юм шүү. Гайхалтай. Эхэлцгээе. Тийм ээ, дэмжиж байгаа шүү. Хөөх, тэрч дайжгүй юм аа. Гэхдээ л ноён талхны төвшөнд хүрэхгүй. Юу гэдэг байгаа юм болоо? Юу вэ? Ямар муухай харагддаг юм бэ? Муухай юм аа. Тэнгэр минь ямар муухай юм бэ? Ямар цаваа юм бэ? Муухай юм аа. Надад өрсөлдөх боломж олдох шиг байна. Талх зүгээр л үүргээ биелүүлж байгаа шиг байна. Сайн сонголт байна шүү. Талхны хичээл зүтгэл анхудаа ингэж талаар өнгөрөх юм гэж юу? Ховорчлоо. Талх өмнөх шигээ байхаа болжээ. Мэдрэмжгүй болчихсон байхад. Энэ танихгүй жаал яаж магадгүй болчихлоо. Аваа. Тань
Таны төлөө би ялнаа. Таны өсчин. Хөө тэрийг хардаа. Юу вэ? Талах өсчин ахад чадсан хүмүүсээ. Ялагдаж байгаа юм шиг байсан боловч ихэмсэг алтан лог бүтээлээ. Үгүй байлгүй дээ. Мэдээж энэнд хин ч гайхахгүй ба. Манай ялагч ноён талах. Сима. Баяр хүргэе. Би ирлээ аваа. Хөөмэн тэмцээ юу болов? Урмэгч угаас дуучлаараа үнэхээр хичээсэн дааж ялагчлаа. Зүгээр дээ. Хамгийн гол нь хичээсэн шүү дээ. Бид хоёрыг хөөх гэж ирээ юу? Юу гэж дээ? Яасан гэж хөөх юм? Энэ барилгыг өөр хүн худалдаж авсан. Та хоёр одоо тэдний асуудал. Талах гэдэг нэг хөгшин өчигдөр худалдаж авсан юм. Түрээсийн төлбөр хэтэрсэн байгааг огт тоогоогүй. Огт түрээс авахгүй гэж байна лээ. Уг нь бизнест ийм байж болохгүй л дээ. Хөөх. Тэрхэн зур таныг ялагдах л гэж бодсон шүү. Муухай баасыг жижигхэн хөрхөн алтан луу болгож хувиргасан нь үнэхээр уран амар байсан шүү. Сүйдтэй юм биш ээ. Ядах юм амархан байсан. Танаас асуумаар байна. Та яагаад жаалхууд аавда туслах боломж олгоогүй юм? Улхайцаж ялвал тэр жаал баярлна гэж юу? Мундаг усчин болъё гэвэл шар гүйцэтгэх ёстой. Ялагдал хүлээж сураад үргэлж сайжирч бас алдаанаасаа ахиц гаргадаг байх ёстой. Үнэхээр уран амар юм ирхмэ. Та үнэхээр давх шүү. Бас л чи юу? Тэмцээнд ялагдсандаа шарлахад байна уу? Заавал хариуч юм барина да. Хизээ нэг өдөр заавал. Хатж горч ирсэн ч намайг ялахгүй. Ур чадварыг нөхөж олно гэж байдгүй юм. Баярлаа. Ашиг баярлаа ирхмэ. Ачиг чи заавал гариулна. Хүүтэн төлөөрөө. Би бизнес хийдэг талах шүү дээ. Хүлээж байрхмэ. Та хамгийн мундаг. Надаас хол. Чамд надаас өөр төв годчихгүй алгав.